Салахын аргагүй амттай маш гоё шар хулууны цутаг хийждээ. За энд 4 хуваасны 1 шар хулуу 5 ширхэг өндөг багахан шар будаа цэцгийн тос сонгин сармис хар перц давс гэдгээр орсон байгаа. За шүлэг бэлтгэхдээ шууд битүү чанагчанд ногоонуудаа амтлагаагаа махтагаа амт хийгээ буцлагцсан тэр хооронд өндгөө чанаад болгочж байгаа. Шүлэг бэлэн болонгуутал нь бэлэндэрдэхдээ илүү гоё өтгөн болохын тулд 5 ширхэг өндөгнийхөө 2-ыг хийж бэлэндэрдээд дээрэс нь цэцгийн тос хийгээд бэлэндэрдсэн байгаа шүү. Тэгэхээр маш гоё амттай болдог байгаа. Хүүхдүүд хүртэл идэх үнэхээр дуртай. Эдэнгтэй харахад хүртэл ийм гоё яагаад. За тэгээд оройдоо хөнгөн хооллыг ногоо идмээргүй санагдаад байвал ийм сайхан шингэцтэй цутан шүл хийгээд угаарай. Салахын аргагүй амттай шүү.